За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За өнөөдрөөс эхлээд энэ 7 хоногийг дуустал та бүхэндээ бизнес төлөвлөгөө боловсруулах талаар өглөө болгон бяцхан зөвлөгөө сургалт оруулъя гэж шийдлээ. Тэгээд юуны өмнө би эхлээд өөрийгөө танилцуулъя. Намайг Шинэхүү Авахтай Эрдэнэ Цэцэг гэдэг. За би одоо сүүлийн 12-3 жил яг бизнес төлөвлөгөө төсөл боловсруулах чиглэлээр одоо жижиг дунд үйлдвэр эрхлэгч бизнес эрхлэгчтэй хамтран ажилласан байгаа. Тэгэхээр энэ маань бол за яг он цаг хугацаараа бодоод үзэх юм бол одоо манай одоо жижиг дунд үйлдвэрийн одоо дэмжих зээл бол 2006-2007 оны үед эхэлсэн. Тэгээд энэ үеэс ахуулаад одоо Монгол улсын засгийн газраас одоо жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр ийм тусгайлсан одоо төсөл хөтөлбөр хэрэгжиж одоо хөрөнгө оруулалтын зээлүүдийг олгож эхэлсэн байгаа. Тэгэхээр миний хувьд бол сүүлийн хэдэн жил жижиг дунд үйлдвэртэй одоо тулж ажилласны хувьд ер нь бол компани болгон өөрийн гэсэн бизнес төлөвлөгөөтэй байх хэрэгтэй гэж хардаг. Гэвч яг Монголын нөхцөлд за монголч гэдгүүгээр бас гадны одоо туршлагуудыг ч гэсэн харахад компаниуд маань ихэвчлэн бизнес төлөвлөгөө байхгүй зөвхөн өөрийнхөө одоо хар ухаанаар явдаг ийм зүйл харагддаг. Гэвч одоо яг ковидоос хойш бол бас компаниуд бизнес төлөвлөгөөгүйгээр ялангуяа стратеги төлөвлөгөөгүйгээр зүгээр хар ухаанаар явах юм боломжгүй болчихлоо шүү дээ. Бид нар бизнес төлөвлөгөөний хүрээнд танай компани те хэрэглэгчийн яг ямар асуудлыг шийдээд байгаа. За мөн одоо компани одоо 1 жилийн хугацаанд ер нь яаж ажиллах вэ? Одоо энэ хүрээнд одоо тухайн сард юу хийх вэ? 7 хоног болгон юу хийх вэ? За ер нь одоо яаж маркетинг хийх вэ? Хүний нөөцөө яаж төлөвлөх вэ? Санхүүгээ яаж төлөвлөх вэ гэд энэ асуудлууд бол яалтчгүй төлөвлөхгүй болохгүй болчиход байна. Гэтэл одоо нийт эхэлж байгаа бизнесийн маань одоо эхний 3 жилдээ 1 жилдээ бол одоо нийт бизнесийн маань 90% нь дампуурдаг гэсэн ийм судалгаа байгаа. Тэгэхээр энэ судалгаа одоо юу өгүүлж байна гэхээр бас бизнес эхэлж байгаа залуучуудын хувьд ч гэсэн ерөөсөө бизнесээ төлөвлөж бичдэггүй ихэвчлэн хин нэгнийг дуурайдаг тий одоо юу гэдгийг жишээ нь дорж блок хийгээд эсвэл дулмаа ойдл хийгээд ашигтай байна гэх юм бол энэ айгүй ашигтай харагдаж штэ гэд тухайн зах зээлээ дутуу судлах юм уу эсвэл зах зээлээ судлахгүйгээс тухайн зах зээлд орсноосоо болоод одоо цагаараа тийм мөнгөөрөө ингэж хохирдог байгаамаа. Тэгэхээр бид нар хэрвээ одоо та ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олъё гэж бодож байгаа бол тийм ирээдүйд бизнес хий гэж бодож байгаа бол эсвэл яг одоо бизнесээ хийгээд жижиг дунд үйлдвэрээ хийгээд явж байгаа бол эхлээд бизнес төлөвлөгөөгөө бичээч. Тэгээ 2021 он болж байна. Тэгэхээр 2021 он гэдэг бол бас одоо томоохон эдийн засгчдын зөвлөж байгаагаар энэ ковидтэй энэ эдийн засгийн хямрал маань бас тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх байгаа. Тэгэхээр энэ хямралын үед одоо яаж төслөө боловсруулах вэ? За мэдээж одоо бизнес төлөвлөгөө боловсруулна гэдэг маань бас шууд одоо зүгээр суужгаад бичих зүйл бол биш. Юуны өмнө та одоо өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд гэдэг юм уу өнгөрсөн хугацаанд та яаж ажилласан юм? Ямар замналаар явсан юм? Өдөр тутам та юу хийсэн те? Та юунд анхаарсан? За хэрэглэгчдэр одоо ямар бүтээгдэхүүн хийсэн гэдэг юм уу? Энэ бүх одоо тандалт судалгаа энэ дата анализ маань ирээдүйд одоо таны бизнес төлөвлөгөөг гаргахад бол зайлшгүй шаардлагатай юм аа. За тэгвэл хэдүүлээ одоо бизнес төлөвлөгөө гэж ер нь яг юу хэлээд байгаа юм те? Одоо энэ дотор юу агуулгадгийг гэдэг тал дээр одоо өнөөдөр үзье. Ер нь одоо ямар ч одоо бизнес хийж байгаа жижиг дунд үйлдвэр хийж байгаа хүн болгон бизнес төлөвлөгөөгөө мэдэх хэрэгтэй. Өөрийнхөө одоо юу гэдэг толгой дээр байгаа толгой дотор байгаа бүх санаа бүх зүйлээ цаасан дээр буулгах хэрэгтэй. Тэгэд нэгэнт цаасан дээр буулгасан юм хүн ингээд эргүүлж тойруулаад хараад тэргээ сайжруулад явхад бол одоо нэг осны та ямар эрсдэлтэй тулгарсан ч гэсэн одоо байлдаанаар бол бизнес төлөвлөгөө чинь таны зэвсэг юм шүү. Тэгэхээр энэ зэвсгээ юу гэдэг юм одоо ямар үед яаж ажиллах вэ гэдгийг байнга харж сайжруулж байх хэрэгтэй. Ер нь одоо хүний толгой дээр одоо толгой дотор байгаа зүйл бол мартагддаг. Бид нар яг хичнээн мундаг за IQ сайтай хичнээн мундаг ухаантай хүн байсан ч гэсэн тийм ээ бид нар одоо бизнес төлөвлөгөөгөө бүгднийг нь бодоод яваад байна гэж байхгүй бид нар тэргээ цаасан дээр буулгах хэрэгтэй юм аа. За тэгвэл бизнес төлөвлөгөө юу харуулдаг вэ гэхээр одоо тухайн компанитай юу хийдгийг хэрхэн ажилдаг
За тус компани ирээдүйд яаж хөгжихийг бол төрслөн харуулдаг байгаа. За энэ хүрээнд бол дараах мэдээллийг агуулдаг. За юуны өмнө бол мэдээж за ямар ч бизнесийг эхлүүлж байгаа хүмүүс бол хувь хүн байдаг. Тэгэхээр тухайн бизнесийг эхлүүлж байгаа та тий анх бизнесийг эхлэхдээ ямар зорилготой эхэлсэн, хэрэглэгчдийн ямар асуудлыг за тухайн бүтээгдэхүүнээр шийдэх гэж байгаа гэдэг энэ мэдээллийг бол харуулдаг байгаа. Тэгэхээр бас компанийн тоо мэдээлэл тий өнгөрсөн хугацаанд ямар орлого ашигтай ажилласан, хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хэдэн ажилтнтай байсан, за мөн одоо тухайн бүтээгдэхүүн чинь одоо зах зээл дээр байгаа бүтээгдэхүүнтэй харьцуулахад ямар онцлогтой юм. За мөн одоо санхүүгийн хувьд тэ ирээдүйд за магадгүй одоо 2021 он төлөвлөгөө гаргалаа гэж бодох юм бол одоо ямар орлого зардал ашигтай ажиллах уу, за ямар маркетинг одоо стратеги баримтлах уу, за үйлдвэрлэлийн хувьд одоо сард хэдийн хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү, тэ ирээдүйд яаж ажиллах вэ, хүний нөөц одоо бодлого төлөвлөлт ямар байх вэ гэх мэт энэ бүх одоо мэдээллийг бизнес төлөвлөгөөнд агуулдаг байна. Тэгэхээр бизнес төлөвлөгөө гэдэг бол за хүний бие организмаар авч үзэх юм бол энэ одоо бүх одоо хүний одоо юу гэдэг нүд, хамар, чих одоо юу гэдэг бүх эд эрхтэн хоорондоо холбоотой байдаг шиг тийм энэ бизнес төлөвлөгөөнд ч гэсэн одоо энэ бүх энэ төлөвлөгөөнүүд бие биетэйгээ холбоотой байдаг юм аа. За бизнес төлөвлөгөөний мэдээж ач холбогдол ихтэй. Та бизнес төлөвлөгөөг бичээгүйгээсээ болоод яах вэ гэхээр за ямар эрсдэлт ч гэсэн ороход амархан за мөн одоо өрсөлдөгч чинь одоо танаас илүү одоо зах зээлийн хэрэглэгчдийг одоо татах одоо юу гэдгийг бизнес хэрэглэгчдийг хувьд одоо сахилга батгүй байх ийм эрсдэлтэй байгаа. Тэгэхээр бизнес төлөвлөгөө бичснээрээ бол таны одоо ирээдүйд хөгжих замыг харуулж өгнө. За мөн одоо бизнес эрхлэгчдийг сахилга баттай болгоно. За мөн одоо шаардлагатай хөрөнгө орлого ашигыг тооцоход за мөн одоо ирээдүйд одоо ямар нэг бэрхшээл асуудал үүсэх түүнээс сэргийлэх ийм одоо боломжуудыг бол олгодог. За мөн одоо оролцогч талууд тухайн бизнес санааг дэмжихэд бол нөлөөлдөг байна. Тэгэхээр энэ дээр бас нэмж тайлбарлаж хэлэхэд те ер нь бол та бизнес төлөвлөгөөгөө бичсэн байхад бол одоо наад зах нь л санхүүгийн ямар нэгэн асуудалд орлоо гэж бодоход хөрөнгө оруулагч хайхад бол чухал нөлөөтэй байна. Наад зах нь одоо Монгол улсын нөхцөл юу гэдэг манай яг Монгол улсын хувьд ч тэр гаднаас хөрөнгө оруулалт олоход юуны өмнө одоо хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд шаарддаг зүйл бол бизнес төлөвлөгөө байна. Тэгэхээр манайхан ингэдэг штэ яг жидүүгээс одоо төсөл зарлагдангууд л гинт төслөвчүүлдэг хүмүүс хайгаад эхэлдэг. Нөгөө төслөвчүүл гэсэн гинт одоо зарлагдсан гэдэг. Нөгөөдгөн ч гэсэн ядгийн богино хугацаанд зарлаад богино хугацаанд төслөө хураагаад авчдаг байна. Тэгэхээр та бүхэн одоо ирээдүйд хөрөнгө оруулалт хай гэх юм бол тэг бизнесээ өргөжүүлэе гэх юм бол бизнес төлөвлөгөө бичээч. Бизнес төлөвлөгөө чинь ирээдүйд таныг яаж ажиллах энэ замын зураглалыг харуулж байгаа зүйл юм аа. Тэгэхээр бизнес төлөвлөгөөгүй байх нь таныг одоо төлөвлөгөөтэй байснаас илүү одоо эрсдэлд оруулдаг. Бас бизнес төлөвлөгөөтэй байсан ч тэрийг байнга сайжруулаач. Ер нь зөвлөхөд ингэж хэлдэг штэ. Та бизнесээ одоо сайжруулъя гэж бодох юм бол нийт цагийнхаа тий одоо магадгүй та өдөрт нэг 8 цаг ажиллана гэж бодох юм бол 20% бизнес хөгжилдөө зарцуулаач гэж зөвлөдөг. Гэтэл манайхан яадаг вэ гэхээр бизнесээ хийсээр аваад маш завгүй тий тэр бизнесээсээ ерөөсө гарч чаддгүй. Тэгээд ирээдүйд яаж хөгжих үү, юу хийх үү гэдгээч одоо төлөвлөхгүй байсаар аваад нэг мэтгэд одоо бизнес нь ямар нэг эрсдэлд орцсон, ямар нэг гацаанд орцсон. Тэр үедээ за одоо яах вэ? Хинээс тусламж авах уу? Одоо гэд ингээд гацаанд орчдөг ба. Гэхдээ одоо миний харснаар тий сүүлийн хэдэн жил бол бизнес зөвлөх үйлчилгээний зах зээл бол бас давхар сайн хөгжиж байна гэж харж байгаа. Тэр гадны улс орнууд бол одоо яадгүй гэхээр бүх компаниуд томоохон бүх компаниуд бол бизнес зөвлөхтэй байдаг. Тэгэхээр тухайн бизнес зөвлөх нь одоо яг хүний нөөцийн хувьд, стратегийн хувьд ч гэдэг юм уу ямар нэг асуудал тулгархад байнга зөвлөгөө өгөөд чиглүүлж байдаг. Тэгэхээр энэ зөвлөгөө чиглүүлнэ гэдэг чинь таны одоо цаг хугацааны хувьд товчлдог. За мөн одоо мөнгөө үр ашиггүй зүйл зарцуулахаас хамгаалдаг байна. Тийм учраас та бүхэн одоо өөрсдөө бизнес төлөвлөгөөний мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн одоо төслөө байнга хараад одоо мэдэхгүй бол одоо мэддэг тэр аутсорсинг үйлчилгээг авах хэрэгтэй шүү.
За ерөнхийдөө бизнес төлөвлөгөө тавигдах шаардлага гэж байдаг. Тэгэхээр төсөл маань бол юуны өмнө одоо өөрийн гэсэн үндсэлтэй байх хэрэгтэй. Та яг яах гэж энэ бизнесийг хийсэн тий? Ер нь одоо ялангуяа бизнес төлөвлөгөөг санхүүжүүлж байгаа хөрөнгө оруулагчдын хувьд те энэ бизнес төлөвлөгөө ямар ач холбогдолтой юунд зориулагдсан хэрвээ би энэ бизнес төлөвлөгөөнд одоо хөрөнгө оруулалт хийчих юм бол те хэдийн хэмжээний дараа одоо хөрөнгө оруулалтаа нөхөх боломжтой. За яг юу үйлдвэрлэж зах зээл дээр ямар эрэлт хэрэгцээг шийдэх гээд байгаа гэдэг зүйл бол байх хэрэгтэй. Тэгээд ямар түнштэй хамтарч ажиллах юм, бизнесийн чинь үндэс нь юу юм, за ямар хуваарлтын сугаар хэрэглэгчд хүргэх юм, за мөн одоо өөрт чинь ямар нөөц боломж байгаа, гаднаас хэдийн хэмжээний нөөцийг авах уу гэх мэт бүх үндслүүд бизнес төлөвлөгөөнд байх хэрэгтэй. За дараа нь бол мэдээж эмх зэгцтэй байх хэрэгтэй. Тэгэхээр бизнес төлөвлөгөө маань тодорхой бүтэц хэсгүүд хуваагдаж байгаа. Зарим хүмүүс ингэдэг бизнес төлөвлөгөө гэхээр зөвхөн төсөл бичээд түрээд ирдэг. Зөвхөн одоо эдийн засгийн тооцоо хэсэг нь бичээд түрээд ирдэг. Тэгээд бизнес төлөвлөгөө гэдэг ингээд ойлгоод байдаг. Гэтэл бизнес төлөвлөгөө гэдэг бол одоо бүх зүйл маань тий одоо олон талаас нь харуулсан ийм цогц бичиг баримт байнамаа. Тэгээд бас ойлгомжтой байх хэрэгтэй. За өгүүлбэрийн хувьд ч гэсэн тий гол зүйлээ бичсэн, товч, сул өгөхгүй, тойроо бус байх хэрэгтэй. Тэгэхээр бид нар бизнес төлөвлөгөөг бичгтээ хэрвээ та өөрөө бичиж чадахгүй бол одоо мэргэжлийн хүнд тодорхой одоо шаардлагатай мэдээллүүдийг нь өгөөд бичүүлэх хэрэгтэй. За мөн товч тий уншихад хэвтэйхэн за үсгийн хэмжээний үед 12 төмөр хоорондын за 1.5 за ингээд ерөнхийдөө фонд тий зураг энэ бүх мэдээллүүд байх хэвээр. За мөн тохиромжтой тий зураг хүснэгт энгийн ойлгомжтой элдв шинэ маяггүй одоо график тоглоомын цуглуулга биш гэдэг юм. Ийм зүйл байх хэрэгтэй. Тэгэхээр таны юу гэдэг хөрөнгө оруулагч тал таны бизнес төлөвлөгөөг ингээд эргүүлээд харахад анх одоо нүүр нь ямар байх вэ? Доторх одоо хэлбэр нь ямар байх вэ? Агуулга нь ямар байх вэ гэдгээс хамаарат нөгөө хөрөнгө оруулагч маань төсөлд хөрөнгө оруулах уу гэдгийг бол шийддэг байгаамаа. За та бүхний энэ харж байгаачлан одоо бизнес төлөвлөгөөний ерөнхий бүтэц харагдаж байна. Тэгэхээр бизнес төлөвлөгөөний бүтэц за ялангуяа одоо JICA-д өгж байгаа юу, тэг жидүүд өгж байгаа юу, за мөн одоо Канад санд өгж байгаа юу гэдгээс хамаарат бол одоо тухайн төсөлд болгонд тавигдах шаардлага гэж байдаг. Гэхдээ ерөнхийдөө бол энэ төслийн загвараар бол бичдэг байгаа. Тэгэхээр та бүхэн ерөнхий бизнес төлөвлөгөөнийхэн загварыг гаргацсан байхад яг тухайн зарлагдсан мөч юу гэдгийг тухайн одоо JICA-гаас юм уу ийм төсөл зарлагдлаа гэх юм бол тэрийг хөрвүүлэхэд бол хялбар байгаа. Тэгэхээр энэ бизнес төлөвлөгөөний загварын дагуу та бүхэн төслөө бичсэн байвал зүгээр шүү. Тэр аливаа төсөл бол мэдээж нүүр хуудас гэж байгаа тийм. Тэгээ та бүхэн нүүр хуудсан дээр ер нь хэн төслийг хэрэгжүүлэх юм, за хэдэн төгрөгийн санхүүжилттэй одоо ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэх үү гэдэг энэ төслийн хураангуй байх хэвээр, компани шин танилцуулга, бизнесийн чинь түүх байх хэвээр. За мөн одоо бизнес зах зээлийн судалгаа тий. Зах зээлийн судалгаа бол ерөнхийдөө бизнес төлөвлөгөөний хамгийн гол үндэс суурь, фундамент байдаг. Тэр та одоо тухайн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэснээрээ одоо нийт зах зээл яг хэдэн хувийг хангах гэдэг. Ямар үнээр өрсөлдөх гэдэг. За тэгээд ер нь таны хийж байгаа бүтээгдэхүүн чинь одоо өрсөлдөгч бүтээгдэхүүнтэй харьцуулахад одоо ямар онцлог давуу талтай гэдгийг энэ бизнес төлөвлөгөөн дээр харуулж өгнө. За тэгээд мэдээж таны одоо бизнес төлөвлөгөөнд ямар алсын хараа, тэг ямар эрхэм зорилго, зорилт, стратеги, за маркетинг, тэг менежмент, за мөн одоо эрсдэл, санхүүжилт, хүний нөөцийн төлөвлөгөө гэдэг энэ бүгд чинь байх хэрэгтэй юм аа. Тэгээд хамгийн сүүлд нь бол хавсралт хэсэг байгаа. За тэгээд бизнес төлөвлөгөөний хураангуй бас айгүй чухал байдаг. Та ялангуяа нэг гадны төслүүдтэй хамтарч ажиллагаа нөхцөлд бол та бүх хэднүүд 50 60 зал хэдийн хуудасаар тэр бүх төслөө бол өгөхгүй шүү дээ. Эхлээд бол хураангуйгаа өгнө. Тэр хураангуйгаа өгөхдөө бол за хураангуй чинь нэгээс нэг 2 хуудас юм уу байх хэвээр. Тэгээ хураангуйд бол та яг ямар бизнес эрхлэх гэж байгаа тий одоо ямар төлөв байдалтай байгаа. За үйл ажиллагааны төлөвлөгөө, таны туршлага, за мөн одоо хамтарч ажиллагч байгууллага, за маркетинг төлөвлөгөө, зорилттой зах зээл, өрсөлдөгч бүтээгдэхүүний үн чанар гэдэг. Тэр бүх мэдээлэл чинь хураангуй дээр байх хэрэгтэй юм шүү. Ер нь
одоо сүүлийн хэдэн жил за ковидоос өмнө гэдэг юм уу харж байхад ер нь Монголд бас одоо хамтарч ажиллах гадны хөрөнгө оруулагч бас нэлээд их болсон. Тэгээ ялангуяа одоо Монгол гэхээр одоо гадны улсууд их натурал гэсэн тийм ойлголтууд төрдөг. Тэгэхээр энэ одоо үнэхээр хэрэгтэй шаардлагатай ийм үйлдвэр байх юм бол тэр үйлдвэр дээр нь хамтарч хөрөнгө оруулах гэсэн ийм саналууд их ирдэг. Тэр саналууд дээр бол та бүтэн бизнес төлөвлөгөө өгөхгүйгээр энэ бүх одоо таны ирээдүйд ажиллах бүх мэдээллийг агуулсан хураангуй байвал их зүгээр. За тэгээд энэ дээрээс та бүхэн бас зургийг авчихгүй. Ерөнхийдөө бизнес төлөвлөгөө энэ асуултууд бол хариулагдах хэрэгтэй тийм. Энэ хураангуй маань эдгээр асуултанд хариулагдчихж нөө хөрөнгө оруулагч талчнаа. Яг эднийх нэг ийм зүйл хийх гээд байгаа юм байна гэдэг дүр зураг бол харагддаг. Тэгээд хэрвээ та одоо бизнес төлөвлөгөөгүй бол бизнес төлөвлөгөө бичээрэй. За бизнес төлөвлөгөө бичсэн бол одоо хэрвээ хөрөнгө оруулалт хайж байгаа бол энэ хураангуй төслүүдээ бас бичих хэрэгтэй. Тэгээд одоо он дуусж байгаа. Тэгэхээр он дуусж байгаатай холбогдуулаад та бүхэн одоо ирээдүйн ялангуяа энэ 2021 онд таны бизнес яаж ажиллах вэ? Ямар үр дүнд хүрэх вэ? За ялангуяа хямрал болоод ирэх мөчид тий. Одоо мэдээж та бизнесээ төлөвлөх шаардлагатай. Тэгэхээр энэ үед бас юу хийх вэ гэдгийг бас гаргах нь чухал юм аа. За ингээд өнөөдрийнхөө хичээлээ энэ хүрээд өндөрлөе. Тэгээд өнөөдрийн зөвлөгөө маань ерөнхийдөө та бүхэн бизнес төлөвлөгөөгөө бол төлөвлөгөөгөө бичээрэй. Тэгээд энэ одоо загвараар бичдэг шүү гэдэг энэ мэдээллийг тавьж өглөө. За ингээд өнөөдрийнх нь ажилд нь амжилт хүсье. Бидний сургалт маань одоо энэ 7 хоногт 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь гэдэг энэ товч мэдээллийг өгөх болно. Тэгээд бас одоо манай зүгээс одоо эх 7 хоногийн нэгтгэс ахуулаад ерөнхийдөө бизнес төлөвлөгөө хэрхэн боловсруулах вэ гэдэг энэ амжилттай бизнес төлөвлөгөө боловсруулах энэ аргыг заах ийм одоо 14 хоногийн сургалт эхэлнэ. Тэгээд та бүхэн яг нь энэ одоо энэ 7 хоногийн сургалтаар бол ерөнхийдөө бизнес төлөвлөгөө гэж юу байдаг вэ гэдэг одоо ерөнхий ойлголтыг л авах бас биш. Яг нөгөө наривчлсан ойлголтыг авах нь бол мэдээж цаг хугацаа бас одоо нэлээд та бүхэн дасгал ажил өгчээж өөрөө бичиж үзэж багшаас зөвлөгөө авчиж өөрсдөө төслөө бичих юм байгаа. Тэгэхээр та бүхэн хэрвээ одоо энийг дэлгэрүүлж үзье гэх юм бол одоо манайхаас зохион байгуулах энэ сургалтанд хамрагдаж болно шүү. За ингээд та бүхэндээ энэ 7 хоногийнхны ажилд нь амжилт хүсье. Баяртай.